Цааснаахан овогтой Зэрэндорчин Чулуунбаатар нь 1952 онд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын нутагт Дэвсгийн Хөхөтг хэмээх газар Зэрэндорчин 3 дугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр 1961 онд Ховд аймгийн Мянгад сумын баг сургуульд орж суралцаад улмаар 1971 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж 1971-ээс 1973 онд Зөвлөлт холбоот улсын Омск хотын Нисхийн дунд сургуулийг Аан 2 онгоцны нисгэгч мэргэжлэр суралцсан төгсөж 1973-аас 1979 онд Ой хөдөө аж ахуйн эскадрил Увс Архангай аймагт Аан 2 онгоцны нисгэгчээр ажиллаж байлаа. Энэ хугацаанд иргэний агаарын тээврийн анхны аварга экипажаар шалгарч байсан юм. 1979-өөс 1980 онд Зөвлөлт холбоот улсын Кремчуг хотын Нисхийн дунд сургуулийг нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх бүрэн курст суралцсан төгссөн. 1979-өөс 1993 онд Хөлийн цэргийн тэг 200 дугаар анги, Ардын армийн 109 дугаар ангиудад онгоцны дарга, багш, нисгэгчээр Ардын армийн хошууч цолтойгоор ажиллаж байлаа. 1993-аас 2003 онд агаарын тээврийн дуут Тэнгэрийн улааж компанид, 2003-аас 2013 онд агаарын тээврийн Central Mongolia Airways AJet Aviation компанид Ми-8 нисдэг тэрэгний 2 дугаар нисгэгч, нисэх багийн дарга, багш, нисгэгч, сургалт дадлаг хариуцсан мэргэжилтэн, нислэгийн захирал 2004-өөс 2012 онд Иргэний нисхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч, нисгэгч зэрэг албан тушаалд 39 жил тасралтгүй ажиллажээ. Чулуунбаатар нь улс ардын аж ахуйг хөгжүүлэх 5 дугаар 5 жилийн гавшгаач Иргэний агаарын тээврийн удирдлагын ерөнхий газрын 1975 оны аварга экипаж, нийгмийг аюулаас хамгаалах яамны системийн байгууллагын 3 удаагийн аварга, Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан, Иргэний нисхийн хүндэт ажилтан, засгийн газрын хүндэт жуух, батлан хамгаалах яам, нийгмийг аюулаас хамгаалах яам, Иргэний нисхийн ерөнхий газрын хүндэт тэмдэг, Дэд бүтцийн яамны жуух бичиг, Оросын холбооны улс, Монгол улсын онц хэлчин, Монгол улсын байлдааны медаль, Ардын армийн 50, 60, 70 жилийн ой медаль, Ардын хувьсгалын 70 жилийн ой медалуудаар тус шагнагдсан нисэх хүчний алдартан юм. Тэрээр Як 18 онгоц, Аан 2 онгоц, Ми-8 Т зэрэг нисдэг тэргээр агаарт 1200 цаг 2 сая гаруй километр аюул осолгүй зөрчилгүй нисч олон 10 шав төрүүлж Монгол улсын нисэх хүчний хөгжилд болон хувийн хэвшлийн нисэх байгууллагуудын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан багш, нисгэгч байлаа. Газарт мэндэлсэн Тэнгэрийн хүү Чулуунбаатар та мөнх Тэнгэрийн орондоо амгалан морилдоо. Сайн амгалан болтугай.